Асуудал бол бид нар нөгөө 4 жилийг 6 жил болгож байгаа техникийн асуудал, засварын асуудал бол биш гэж ойлгож байгаа. Энд үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монголын төр одоо улсын их хурл засгийн газар үндсэн хуулинд нийцүүлэх ажлыг хийгээгүйгээс болж байгаа энэ парламентын хяналтын механизм алдагдж байна гэж үзэж байна. Тийм болохоор миний асуулт санал бол улсын их хурлын даргад хаяглагдж байна. Энэ асуудлаа зөвхөн техникийн засвар гэж үзэх юм уу? Эсвэл ингээ ерөнхийлөгчийнхаа эрэлт эрх хэмжээ хяналт тэнцлийн бүх зохицуултыг зохицоор нь шинжлэх ёстой болсноо гэдэг эхний асуулт. За засгийн газар 2021 онд төслийг хэлцээд улсын их хурл шийдвэрлэхээр шийдвэр саатлаа. Өнөөдөр хүртэл яагаад өргөн мэдүүлэг байгаа? Улсын их хурл үүн дээр хяналт тавьсан юм уу, шахаж харсан юм уу? Түрүү нэг 5 удаа бичиг явсан тухай дурддагдаад өнгөрсөн. Улсын их хурл өөрийнхөө баталсан 20 оны 2 дугаар тогтоол, 21 оны 12 дугаар тогтоол гэдэг тэр хэрэгжилтүүдийг бодитоор хянан шалгадаг энэ механизм их хурлд байхгүй болчихсон юм уу? Үндсэн хуулинд нийцүүлэх ажлаа хугацаанд нэгээгүй төрийн байгууллагын эс үйлдэлгүүдэд ямар хариуцлага тооцох юм бэ? Энэ цэцгийн дүгнэлт дотор тэгээ бичсэн байлаа шүү дээ. Засгийн газар болон улсын их хурл эс үйлдэлгүүгээс үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэдэг. Тэгэхээр энэ цаашдын энэ хариуцлагын механизмаа яаж хийх юм бэ гэдэг байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн бусад заалтууд үндсэн хуулиудаа зөрчилдөх эрсдэлтэй тэм зохицуулт байгаа хэсэгтэр бүрэн аудит хийж чадсан уу их хурлын дамын газар улсын их хурл. Үндсэн хуулийн цэцээс гарч байгаа дүгнэлтийг өөрчлөх гол субъект ч өөрөө улсын их хурл шүү дээ. Тэгвэл энэ цэцгийнхаа дүгнэлтийг бид нэр улсын их хурлаар хэлцэхдээ 17 хоногийн хугацаанд зүгээр ийм формал хугацаа байгаад байна уу? Эсвэл тийм бодит эргэцэн үр дагавартай хугацаа байна уу гэдгээ бас бодох хэрэгтэй. 20 он засагдах байсан алдаа одоо 21 онд засагдах гад ингэ явж байна гэдэг чинь хууль тогтоомжийн хэрэгжилтийн тогтолцоо чинь өөрөө бүрэн дагуулцсан их хурлын дамын газар улсын их хурл гишүүд бол өөрсдөө ажиллаж чадахгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүргээд байна. Үүн дээрээ бид нар одоо энэ ерөнхийлөгчийн сая цэцдэр гарч байгаа дүгнэлт дотор зарим зүйлийг ингээ хараад байхаар ерөнхийлөгчийнхээ хуулийг бүхэлд нь өөрчилж засаж сайжруулах ёстой гэсэн тийм агуулга явуучгүй гэж харагдсан. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн институцийн хяналт тэнцлийнхаа үүргийг хадгалах, парламентын засаглалаа бэхжүүлэх хоёрынхоо энэ заагийг энэ төсөлдөө тусгаж хэдүүлээ хийх юм уу үгүй юм уу гэдэг. Үндсэн хуулинд нийцээгүй хууль хүчин төгөлдөр үлдэж болдог мэт ийм одоо 19 оноос хойш чинь 6 7 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгэхээр ийм бусад хуулиуд дээр бас ийм зүйлүүд явж байгаа юу? Ганцхан